За сайн байцгаана уу. За та бүхэндээ энэ сайхан нартаа сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ тахинд ямар олон сайхан хүмүүс хуран цугларсан байна вэ? Өнөөдөр энэ тахинд ямар их ирч хүч хурж байна. Та бүхэн мэдэрч байна уу? Маш их эрчим. Та бүхэн бид нар энэ тахимаас гарахад энд бол маш эерэг олон сайхан эрчим хуралдсан байгаа. Тэр энэ эрчмээс та бүхэн бас авч гараарай гэж хэлмээр байна. Тэгэхээр бид нар одоо өнөөдөр маш чухал сэдвийг ярилцж байна өнөөдөр. Мөрөөдлөөр амьдрцгаая гэдэг амжилтын чуулганд та бүхэн хүрэлцэн ирсэн байна. За ингээд би та бүхэнд товчгоо миний мөрөөдөл яаж өөрчлөгдөжсэн тухай хуваалцахаар шийдлээ. За хүүхд талаа мөрөөдсөн зүйлээ санаж ирсэн хүмүүс байна уу? Хүүхдийн мөрөөдлөдөө санаж ирсэн хүмүүс гараа өргөдөө. За янз бүр ахтай зарим нь би дуурчин болно, зарим нь би багш болно, зарим нь би энэ ч болно гэж маш олон янз бүрээр дурддаг байсан. Гэхдээ миний мөрөөдөл юу гэсэн гэж бодож байна? Хүүхд талаа би яг би хэн болохоо мэдэхгүй байсан. Ганцхан би тэр үед мөрөөдлийн хоёр зүйлээс тэр би өгөхөд би маш гоё цагаан өнгөтэй компьютер болохыг хүсэж байсан. Мөрөөдсөн. Санжаа одоо тэр үчнээс социализмын дэлхийн уран уулалтын тэмцээнийг зургатаар үздэг байлээ шүү дээ. Тэр уран уулалтын гой болгож байгаа тэр огт бүсгүүчдийг хараад би ямар гоё юм бэ ингэж энэ сайхан өсөн улуултыг гарч гэж болгож үзэхээс ямар гоё цагаан компьютер өсөж үзэхээс гэж мөрөөддөг байлээ. Тэгээ миний нэг том ах гадаад явж одоо оюутан байсан. Тэр үед нөгөө хөдөө орнот би өссөн шүү дээ. 100 хотод өссөн. Доргоо аймаас гаралтай олж 100 хотод өссөн. Тэгээ богоон дээр очиад тэр үчиг сүртэй гардаг гэсэн гадаад явдаг хүмүүс. Ингээд ахыг яхад надаа цагаан ганки гэдэг араас цагтдаг байсан барьсаа сондог аахгүй. За нэг тийм мөрөөдөлтэй байсан. Дараа нь би юу гэсэн бэ гэхээр төгөлдөр хуур мөрөөдөж эхэлсэн. Төгөлдөр хуур тоглож байгаа хүнийг зургатаараа ямар гоё юм бэ гэж төгөлдөр хууртаа болох юмсаа гэж ингэж мөрөөддөг байсан. Гэхдээ миний энэ мөрөөдлийг, энэ хүслийг миний аав ээж биелүүлж чадахгүй гэдгийг би маш сайн мэддэг байсан. Яг л миний аав ээж 12 хүүхдийн эцэг их. Тэр үед социализмын үед баялаг бүтээх бизнес хийх ямар ч боломж байгаагүй. Бүгдөө ижил тэгш нийгэмд амьдарч ирсэн. Аав ээж минь хүүхдээ сайн хүмүүжүүлэх, хүн болох гол нь тэрэнд анхаарч ирсэн гэдгийг би сайн ойлгоод байсан тул харин би өөрөө тэр мөрөөдлөө биелүүлнэ гэж боддог байсан. Ингээд аав ээжийнхаа гараас гараад 10 жилээ төгсөөд дээд сургуульд яваад дээд сургуульд төгсөж ирчээ миний мөрөөдөл сайн хөвлөж болох, сайн өмгөөлөгч болох. Ингээд би мэргэжлийнхаа дагуу ажиллаж эхэлсэн. Гэхдээ би нэг зүйлийг өөртөө хэлсэн. Өнөөдөр энэ нийгэм биднэрт маш олон боломжууд нээлттэй байна. Энэ боломжийг бид нар яагаад ашиглахгүй гэж, энэ боломжийг би ашиглана гэж. Тэгээд гэхдээ 10 жил би бүсний ажил хийсэн. 10 жил би бусдын төлөө ажилласан. Тэр үед би бол сайн өмгөөлөгч байл гэж хүсэж ирсэн. Гэхдээ нэг өдөр миний зорилго, миний мөрөөдөл өөрчлөгдсөн. Үгүй ээ. Би өөрөө баялаг бүтээгч болвол би өөрөө эзэн бай амьдралынхаа. Би тэр хүсэж ирсэн зүйлээ хүүхдээ авч чаддаг, өгч чаддаг чадвартай ээж бай. Би ядуу ээж байхыг хүсээгүй. Би ядуу эхнэр байхыг хүсээгүй. Би ядуу дүү байхыг хүсээгүй. Ядуу эрч байхыг хүсээгүй. Ядуу ах байхыг хүсээгүй. Би чадвартай баялагийг бүтээх чаддаг, бусдад сайн санаа түгээж чаддаг тийм сайхан чадвартай манлайлагч болохыг хүсэн тул өнөөдөр та бүхний өмнө тайзанд зогсож байна. Ясын дундаа IELTS багийг үүсгэн байгуулсан. 2009 оноос энэ сайхан боломжийг Америкийн Ford компани гараад гэхдээ боломжууд бүгдэнд нь нээлттэй байна. Хизээч оргилын өөд амжилтын оргил хизээч ганцаараа өргөх гэдэг маш сайн ойлгосон. Хизээч ганцаараа өргөх. Та тансаг сайхан амьдралыг бүтээе гэж бодож байвал та үнэхээр чадвартай манлайлагч болохыг гэж хүсэж байвал та хизээч ганцаараа өргөх. Энэ бол заавал баг хамт олонны хөдөлмөр байдаг. Хүчтэй багтаа хүнд амжилтанд хүрдэг. Их эзэн чиг сааныг сая манай нам таймд дурдлаа. Үнэхээр бид нар бол гений чадамжийн хувьд бол хармаасны оноо Маркс өгдөг, Карманы оноо гэж ярьдаг. Гэхдээ таны амжилтын 85% гений чадамж байдаг. 15% гений чадамж, 85% таны хүчин зүтгэл хөдөлмөр шалтгаалж байдаг. Тийм учраас IELTS багтаа нийлээд бид нар алсын хараагаа тодорхойлсон. Их эзэн чиг сааны тэр түүхийг та бүхэн харахаар ямар том алсын хараатай ийм өвд дэс дээр та бүхэн багтж байна уу? 9 настай өнчиг үрдсэн хүү хамаг Монгол улсыг байгуулаад их Монгол улсыг байгуулсан ийм агуу түүх бид байгаа. Энэ сууж байгаа бүх болгон манлайлагч болох чадвар байгаа.
багтаа нийлээд миний зорилго мөрөөдөл илүү өөр болсон. Илүү том болсон. Би олон мянган гэр бүлийн амьдралыг сайжруулах гэж зорилго тавьсан. Энэ зорилгоо хамт олонтойгоо хуваалцсан. Миний хамт олон дийдсэн IC багийн гишүүдийн үүрэг бол өнөөдөр мянган гэр бүлийн амьдралыг сайхан болохын төлөө бид нар буруу зөвлөж байгаа. Найдаа мөрөөдөл ингээд томруудаад ирсэн чинь дараа нь бас нэг мөрөөдөл нээрлээ. Миний шүтээ, миний биш явдаг агуу ухаан бол яахаагүй эзэн чигээс ухаан. Тэгээд яагаад тийм том алсын хараатай тийм агуу хөвгд эцдэг мөрөдөл би яагаад жижиг мөрөөдөл жижиг зорилготой байцдаг юм бэ? Би алсын хараагаа улам хийсэн. Мөрөөдөл улам хийсэн. Би өөрөөсөө оюун бачи Монголын төлөө юу хийж чадах вэ гэж асуусан. Оюун бачи дэлхийн төлөө юу хийж чадах вэ? Багч гэсэн хүмүүрээ оруулаад энэ хорвоос буцахдаа ямар ч харамсал зүйлээр буцах ёстой гэж өөртөө энэ амлалтыг өгсөн. Тийм учраас энэ айцын хамт мянган гэр бүлийн сайжруулах энэ бидний ойрын наазын зорилго. Цаашдаа маш их зүйл хийж бүтээх зүйл бидэд байна. Маш их том зорилго, том мөрөөдөл байна. Тийм учраас бид хамтдаа бид бүгдөө хамтдаа хүчтэй байх, хамтдаа их бүтээнэ. Энэ тань дараа 300 хүн байгаа. Би 300 байгаа хүмүүнийг мөрөөдлөө сэргээхийг хүсэж байна. Энд байгаа тань дараа 300 хүний зорилго илүү том болохыг хүсэж байна. Та бүхэн хүсэж байна уу? Асан хүчтэй 3 минутыг би та бүхэн зарцуулна. Хэдүүлээ хамтдаа энэ насыг хийнэ. Би юу хэлэх гээд байна вэ? Та бол өөрийнхөө амьдралын зохиолч. Та өөрийн амьдралынхаа бүгд жоо хайр болох чүч. Та өөрөө амьдралынхаа кино найруулагч. Хэдүүлээ одоо төсөөлөд үзье. Энэ дэлгэцэндээ таны тухай кино гарч байна. Киноц дуртамс байна уу? Киноц дуртамс гараад гой сайн кино үзэх дуртай. Бүгд кино үзэх дуртай юм шүү дээ. За хэдүүлээ төсөөлөд үзье. Та өөрөө кино зохиолч, та өөрөө кино найруулагч. Та одоо өөрийнхөө амьдралын зохиолыг бичих гэж байна. Энэ дэлгэцэндээ та кино дотор сууж байгаа гэж төсөөлөө. Энэ дэлгэцэндээ таны амьдрал өөр. Ээжийнхээсээ бид нэр унаад бүгдөө амьдралаа цагаан цаасаар бичиж ирсэн үү? Бүгдөө бичиж ирсэн. Өнөөдөр та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна вэ? 10 жилийн үеэ бодъё. Аав ээжийнхээ гар дээр өсөн хүмүүцэн тэр цаг хугацааг бүгдөө төсөөлөд үзье. Мэдээж ихэнх дараа дэд босрол олохоор бүгдөө сургуулийн зорьсон байдаг. Тэр үеэ хэдүүлээ төсөөлөд үзье. Энэ сууж байгаа ихэнх хүн надтай адилаар хөдөлмөрийн гараагаа хийсэн байж байна. Хөдөлмөрийн гараагаа хийсэн тэр цаг үеийг төсөөлөд үзье да. Та юу хийсэн бэ? Юу бүтээсэн бэ? Та ямар ажилтнууд олдуудыг олсон бэ? Та өөрийнхөө амьдралын зохиолч, та өөрийнхөө амьдралын боломжийн үүдийг нэ. Ингээд таны албан дээр чинь асах болно тэр боломж. Харин дараа нь та тэр шагналж байна. Хүсэж байгаа бүх юм таны хүссэн тэр мөрөөдөл, зорьсон зорилго, зорьсон тэр сайхан амьдралын араас чинь бүх шагналж ирнэ. Та хүссэн орлого олдог болно. Та эдийн засгийн асуудлаа бүрэн шийднэ. Та мөрөөдлөө биелүүлнэ. Та санхүүгийн хэрэгцээгээр бүгдийг хангаж чадна. Хамгийн гол нь та бусдын амьдралыг өөрчилж чадна. Бусдын амьдрал сайхан амьдралыг авчирч чадна гэдэг бүр итгэлтэй байна. Өөртөө итгээрэй. Өөрийгөө томоор сэтгээрэй. Мөрөөдлөө томруулаараа ингээд мөрөөдлөөр